Хиймэл оюун ухааны чиг хандлага. Хиймэл оюун ухааны хууль дүрм, ёс зүй, эрх зүй, зохицуулалт бусад орнуудын жишээг авч үзье. Бүгд найрамдах Хятад улс нь болохоор шинэ үеийн хиймэл оюун ухааны хөгжлийн хөтөлбөрийг болохоор 2017 оноос эхэлж хөгжүүлсэн. 2030 он гэхэд дэлхийд тэргүүлэх зорилтыг тавьсан байгаа. Генератив AI-г зохицуулдаг болохоор 2023 оноос эхлээд алгоритмын бүртгэл, зөвшөөрөл, хүний эрх, ёс зүй стандартыг бий болгож үүсгэсэн юм байна. Америк нэгдсэн улс нь болохоор холбооны түвшинд тусгай хууль байхгүй ч гэсэн AI Bill of Rights зарчмыг баримтчгийг үүсгэсэн. Салбар тус бүрийн зохицуултыг 2024 онд 82 дугаар бодлого эрх зүйн баримтчгийг бий болгожээ. Өмнөд Солонгос улс нь 2024 онд AI-ийн хууль баталсан. Энэ болохоор дэлхийн 2 дахь тусгай хууль болон зөвшөөрөгдсөн. Япон улс нь болохоор үндэсний AI стратегийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ нь болохоор чиглэл нь хүн төвтэй, зарчим, боловсрол сургалтанд анхаарах олон улсын хамтын ажиллагаа чиглэлийн стратегийг баримталсан юм байна. Өмнөд Солонгос улс нь болохоор боловсролтой Korea Digital High School нь веб програмчлалт, дижитал контент, e-бизнес, хакерын эсрэг хамгаалалт зэрэг чиглэлээр мэргэжлийн хөтөлбөрүүдээр хичээлдэг. Сурагчид нь C++, Java, AI, Lotus, мэдээллийн аюулгүй байдал, робот технологи, веб хөгжүүлэлт зэрэг сэдвүүдийг судалдаг байна. Америк улс нь болохоор компьютер сайенс хөтөлбөрийнхөө хүрээнд сурагчид нь Python, код бичих, аппликейшн хөгжүүлэх, аюулгүй ажиллагаа, мэдээллийн боловсруулах, мэдээлэл симуляц хийх зэрэг чадваруудыг эзэмшдэг байна. Код арга компьютер сайенс принцесс болохоор компьютер сайенс нь болохоор зэрэглэлийн хөтөлбөрөөр дамжуулан Java хэл объект хандлт програмчлал, интернетийн бүтэц, мэдээллийн нууцлал, AI зэрэг сэдвүүдийг заадаг байна. За тэгвэл Монгол улс маань хиймэл оюун ухаан дараах ундралаар хөгжиж байгаа. 2020 онд бол цахим үндэстэн 5 жилийн хөтөлбөрийг баталсан. За энэ хөтөлбөрт болохоор цахим шилжилт, өгөгдөлт, технологийн хэрэгцээг дэмжих суурийг тавьж өгсөн гэж үздэг. Үүнд хиймэл оюун ухаан хөгжүүлэх зорилт багтсан байдаг юм байна. 2020-оос 22 онд e-Mongolia платформыг төрийн үйлчилгээний захимжуулалт, иргэдэд хүрэхтэй хиймэл оюун ухааныг хэрэглэгчийн хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээ санал болгоод ашиглаж байсан юм байна. 2022 онд болохоор хувийн мэдээлэл хамгаалах, кибер аюулгүй байдлын зэрэг хуулиудыг баталсан. Хиймэл оюун ухаан болон бусад цахим технологи зохицуулалтын орчныг бүрдүүлсэн алхмууд хийгдсэн юм байна. 2024 онд болохоор үндэсний хиймэл оюун ухаан стратегийн боловсруулах ажлыг эхлүүлсэн. Нүүбийн хөгжлийн хөтөлбөр хамтын ажиллагаанд хиймэл оюун ухаан үндэсний стратеги боловсруулах хугацааны алсын арга 2020-50 бодлогын уялдуулан ажиллаж эхэлсэн байна. 2025 оны төлөвлөгөө нь үндэсний хиймэл оюун ухаан болон их хөгжлийн стратегийг батлуулахаар хилцүүлэгт оруулсан юм байна. Хиймэл оюун ухааны салбар зохицуулалт хөгжүүлэх ёс зүйн асуудлыг шийдвэрлэх албан ёсны суурь баримтчиг болсон гэж үздэг юм байна. 2025-аас 29 онд AI Asia Academy үндэсний хиймэл оюун ухааны компанид ажлыг төлөвлөн эхлүүлсэн. 2019 оны хүртэл 250 багш хиймэл оюун ухааны инженер, 2250 багшийг сурган орон нутагт дижитал ялгааг багасгах зорилгоор ажиллаж байгаа юм байна. 2030 он гэхэд урт хугацааны бодлогын хүрээнд хиймэл оюун ухааны сургалтын төвүүдийг байгуулж Монгол улс хиймэл оюун ухааны инновацийн бус манлайлагч гэж хүлээн зөвшөөрлөх. Энэ нь болохоор боловсрол, эрүүл мэнд, тээвэр зэрэг гол салбарууд хиймэл оюун ухааны технологиг бүрэн нэвтрүүлнэ бодлогыг баримталж байгаа юм байна. За хиймэл оюун ухааныг хичээл сургалтын үйл ажиллагаанд
хэрэглэх талаар багш сурагчдад зөвлөмж гаргасан байгаа. Монгол Улсын хууль тогтоомт хөгжлийн бодлогын баримт бичиг болон засгийн газрын бодлогын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт захимжсан боловсролын салбарт хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтууд тусгагдсан. Тус бодлогын хүрээнд багш сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан контентын санг баяжуулалт, насан туршийн суралцах болон сурагчдын ялгаатай хэрэгцээнд тохирсон мэдээллийг технологийн хөтөлбөр агуулгыг боловсруулж, хиймэл оюун ухаанд суурилсан интерактив сурах бичиг хэрэглээнд үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Боловсролын амжилт бүр Google, Microsoft компанитай гэрээ байгуулан багш сурагчид Google-ийн Moz Edu эмээн болон Microsoft-ийн 365 мэдээллийн эмээн хэрэглэгчийн бүртгэлээр албан ёсны эрхтэйгээр ашиглан боломжийг бүрдүүлдэг. Дээр хэрэглэгчийн бүртгэл нь Google, Gemini, Microsoft Copilot зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан харилцааны системийг албан ёсны эрхтэйгээр мэдээллийн алдагдалгүйгээр мөн лицензийн давууг олгосон бусад програм хангамжийн үнэгүй ашиглах боломжийг олгож байгаа. Олон улсад байгуулагдсан болон зарим мэдээлэл технологийн чиглэлээр корпорациуд хиймэл оюуны боловсролын салбарт ашиглах стратегийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд нүүбийн боловсрол шинжлэх ухаан, соёлын байгууллага, ЮНЕСКО-гоос багш нар болон оюутан сурагчдад зориулан хиймэл оюун ухааны чадамжийн хүрээнд AI, Communication Premier, For Teacher